Өнөө өглөө үрээр амлалт нэхэг ард түмний холбооны талбай дээр барьсан гэр рүү Land Cruiser 80 маркийн автомашин гинт дайрч орсон байна. Сүхбаатарын талбай руу баруун талаас нь цөмөрч орсон энэ автомашин гэрийн баруун талыг тэр чигтэн цөмлөж ханыг нь дотгож чигчээ. Энэ гинтийн явдлаас болж гэрт байсан хүмүүсийн 6 нь хүнд хөнгөн гэмтэл авсан байна. Ингээд гэмтлийн эмнэлэгт хүргэжжээ. 4 хүн хүнд гэмтсэн, 2 нь хөнгөн бэртэл авсан гэж гэрчүүд нотолж байгаа. Нэг эмэгтэй, 5 эрэгтэй байсан байна. Өнгөрсөн шин Сүхбаатарын талбай дээр 86 хүн хонжээ. Гинэт талбай руу дайрч орсон хүнээс бид ярилцлага авсан бөгөөд тэрээр өөрийгөө замын цагдаагийн газар ажиллаж байгаад гүрвт орсон Машбат гэдэг хүн хэмээн танилцууллаа. Гэр рүү дайрч орсон шалтгаанаа тайлбарлахдаа уянгийг дайрч алах зорилготой байсан гэсэн юм а. Талбай руу өглөөгөр дайрч орсон суулт зарлагчдын гэрийг дайрсан Машбатын яриаг үзэгч танд хүргье. Юу гэсэн үнэ? Отхон бэлгийг аалзны тор гэж тэр сайхан хүнийг орох газаргүй болгосон уянг өнөөдөр ингэ толгойд гарч ирээд өмүүлээд ахлаар тэрэнд нь хорсчил дайрлаа. Ахтаа суудсан байсан. Уусангүй 2 удаа индикатор хүлээсэн ирүүл. Тэгээ хамгийн гол нь та уянгыг яах чинь гэдэг 6 хүн бэртээчлээ шүү дээ. Одоо яах чинь? Би бол хүн дайраагүй. Би зогсох газар би цэргийн газар 10 жил би БМП барьсан хүн. Би хаан зогсохоо машины хаан зогсохоо мэднэ. Тэр улсууд өнөөдөр түргэнээр явсан өнөөдөр алга байна. Талбай руу яваад орсон байх юм. Болохгүй шүү дээ. Таны машин болдго юм уу? Тэр алуурчин уянг өдөр тэр уянг хариуцсан заа юу. Үлээлгээ тий. Ой, танаа 25-ын алтаа дээр сэтгүүлч чи хаана? Та хаана юу хийдэг хаа? Би гүрвт байдаг юм. Намайг ийм юмнууд гүрвт оруулсан. Машууд гэдэг. Тий. Урд нь хаана юу хийжсэн? Ийм уянг шиг юмнууд намайг гүрвт оруулсан байхгүй. Урд нь ардын ашигуудын холбооны тэргүүлэгч гэсэн. Хөдөө аж ахуйн төв биржийн тэргүүлэгч гэсэн. Хувийн өмчтний нэгдсэн намайг тэргүүлэгч гэсэн явсан. Би замын цагдаагаас гараад тийм сонгуульд ажилдаа явсан. Одоо манай хөдөө аж ахуйн биржийн захирал Сүхбаатар одоо нарийн бичиг хийж байна намайг. Хувьсгалд намайг. Ардын ашигуудын холбооны тэргүүлэгч гэсэн дарга байсан элбэгдэрж өнөөдөр ерөнхийлөгч хийж байна. Тийм л алга хашиж яваад иймэрхүү хотгон өмгөлөгчдөөс болоод өнөөдөр гүрвтэй гэртээ байх арга алга, нийгэм дунд байх арга алга. Ийм л тэгээд альтаа суугаагүй ерөөс сарууд байж ингээд талбараа орж ирээд хүмүүс дайрч ирнэ. Энэ зүгээр байгаа тэр хотхон мэлгийг яах гэж гүтгэж бичиж байгаа юм. Тэр хүн өөрхий өнөөдөр нэг эхнэр нь 2 хүүхэд нь нулимсан татаагүй байж байна. Яаж хорссон ч гэсэн талбай дээр орж ирээд хүний ингээд дайраад хүн өгсөн бол яах вэ та? Би уянг байсан бол би дайрна. Гэрчүүдийн ярьж байгаагаар дайрч орсон этгээд хар хурдаараа ирээд мөргсөн гэж байгаа. Тэгээд эргэн машинаасаа шууд гарч ирээд уянгыг алах гэсэн юм гэж хүмүүс тайлбарлажээ. Бид нар өглөө энд би босоод манайхын гүр ингээд хоороо төвцгөөж ирсэн. Тэгээ би босоод нэг тамхи татаа зогсож ирсэн чинь эндээс машин даялж тавьчих ирээл ерөөсөө шууд энэ л үе гэхээ завгүй энд ирээд мөргсөн. Тэгэл тэгэнгүүт дотроос нэг тийм би эрхөө нөхөр ууж ирээл зүгээр Гүг энэ машин дотроос тийм би эрхөө нөхөр гарч ирээл та нар отхон бэлгийг алсан одоо уянгыг ална. Алын шүү та нарыг гэж. Тий. Тэгээд цагдаа нар барьж авах 4 цагдаа чүү аль учирч байна лээ. Ер нь их би ирэхгүй удаас санаас бэлтгэгдсэн хүн байсан шүү дээ. Бүгдээрээ тойроос суудсан юм ярьж ирсэн. Тэгэнгүүт пүн хийгээл бүбэг шидэж байгаа юм шиг бас. Гүүгээд гараад ирсэн чинь нэг би ирэхүү залуу байхад би хаалган татаад онгоолгонгууд эргүүлийн цагдаа, замын цагдаагийн 2 машин дахиад ирсэн. Тэгээ бууж ирэнгүүт чи яаж би хэлэх үг болдог нүднээс нүднээс чи би баахан хүн өгчлөө гэж бодсон. Хэлж. Ингээ баахан хүн өгчлөө гэж бод чи яаж юм бэ гэсэн чи би алах гэж ирсэн гэж дайрч ирсэн. Би алах гэж ирсэн юм аа. Тэгэнгүүт нь цагдаа нар ингээ оруулсан чинь урдаас нь ингэж би отхон бэлгийг чинь алсан. Одоо уянгийг чинь ална дараагийнх нь гэсэн. Уншигч болоод үзэгч та бүхэнд бид өнөө өглөө Сүхбаатарын талбай дээр болсон үйл явдлыг хүргэлээ. Үргэлжлүүлэн гэр дайрсны улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгааг, талбай дээр ямар үйл явдал өрнөж байгааг дамжуулах болно. Мэдээллийг шууд цэгийн мэний сэтгүүлч Батгшиг мөнх заяанаар хүргэлээ.